Машин аваач яа л гэж хэлье. Аргагүй хэмтлийн зогсож байгаа. Буруу зохион байгуулалттай юмсан ийм зөрчил гарахаас өөр аргагүй шүү дээ. Ингээ байгаа зам нэг машин хагаад ирдэг шүү дээ. Энэ сарын 1-ээс болоод 2 дугаар тээврийн хэрэгсэлтэй одоо зам тээврийн хөдөлгөөнд оролцох тухай одоо шинэ хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Уг хуульд заасны дагуу болвол одоо 2 дугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байгаа зорчигч заавал замын 1-р нэгээр зорчин нөгөө тэгвэр заавал жолооны үнэмлэхтэй 18 наснаас дээш насны иргэн байх ёстой гэж заасан байгаа юм а. Ийм зориултын зам одоо засч өгсөн байгааг нь өнөөдрийн нөхцөл байдал дээр зогсоол болгочихсон байгаа юм а. Одоо машин тавьсан байгаа энэ хэсэг чинь нөгөө нэг дугуйн зам явах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байгаад байдаг. Үйлчлэгээний газрууд яг зам дагуу ямар зогсоолгүй. Тэгээ ороод дотроо ерөөсөө нэг 4-5 хөрөгдөх. Хөрөг зогсоолтой. Тэгээд бид нэр хаан зогсоо мэдгүй. Аргагүй хэмтлийн зогсож байгаа. Одоо цааш ингээд чи явган хүн явах хэцүү болчиход байгаа юм. Тэгэхээр үйлчлэгээний газрууд ер нь бол зогсоолоо бас их шийдэж. Тэр нь бол дарилгын талбай зогсоол энэ бас бодож хийхгүй бол Ер нь зогсоол байдгүй шүү дээ. Тэгээ одоо энэ хавийн тогтцолт нь болчих юм бол зогсоолтой болох үгүй. Машинууд тавихгүй байх нь угаасаа зөв л дээ. Гэхдээ угаасаа буруу зохион байгуулалттай юмсан ийм зөрчил гарахаас өөр аргагүй шүү дээ. Хийж байгаа хүмүүс нь энэ хүмүүс нь хоорондоо яаж ийж хамааахгүй гэл дунд нь ажиж байгаа юм чинь. Ер нь бол тэгэл соёл өглөх л та ер нь. Ос энэ зам дээр тавьсан байдаг. Тэгэхээр эргэлтийн зам дээр ингээд нэгдүгээр инээ дандаа хааж тавьдаг. Нэгсэн замаар нэг холон байдгүй л дээ. Гэхдээ яг явах дэвтэх юм байдаг л да. Мань ингээд байгаа зам нэг машин хагаад тавьдаг шүү дээ. Гэхдээ зам байвал тэгэл замаараа зарч штэ мэдээж. Миний дээр таргуул энэ төр тооцчихвол тэгэл болохгүй зүйл байхгүй л дээ. Машин аваач яа л гэж хэлье. Энэ болохоор буруу л да. Энэ зор шиг зам байгаа өстө дугуй явах. Тэгэд энд бас байна. Энд бас хүмүүс ийшээ явчих нь. Тэгээд нэг хүн болохоор загнана. Яагаад энэ өөрийн цаашаа хүн дугуйн зам байна гэд тэгж ярьдаг байхгүй юу? Энэ одоо буруу л да надад шатаа. Тэгээд юунд гомдох вэ тэгээд нэг л ялах хүмүүс юм шин.